За өнөөдрийн зочноор их сонирхолтой бас өнгөрсөн байна. 25-аас 25 улс гэдэг зорилго тавьсан залуу хүмүүсгүй Сарантуяа маань ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Урдг хүлээж авсан баярлалаа. Би ч гэсэн баярлалаа. За тэгэхээр өнөөдөр Саратаа бид нар юуны талаар ярих вэ гэхээр Сараа маань Европоор их аялдаг, за зүүн Азийн нэлээд аялсан, ялангуяа тогтмол аялдаг. Тийм учраас зүүн Азийн аялын талаар ингээд туршлагын сонсъё те. Бас монголчууд ялангуяа сүүлийн үед маш их зүүн Азийн явж байгаа. Тийм учраас тэр хүмүүс хэрэгтэй мэдээллийг олгоё гэж бодсон. За тэгээд эхний асуулт бол зөвхөн Сараа яг хизэнээс юу аялж ирсэн бэ? Яг үнэ яагаад аялдаг болсон бэ? Яг юу? Тийм. За ерөнхийдөө ингээд тавч өөрийгөө танилцаа би ингээд аялдаг гэх. За. Бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Сарантуяа гэдэг 25 нас хүрээс өмнө 25 улсаар аялна гэсэн зорилго тавиад аялж явж байгаа. Одоогийн байдлаар нийт 20 улсаар аялж гисэн байгаа. Тэгээд яг яагаад заавал аялах болсон бэ гэвэл мөн хизээс аялах болсон бэ гэвэл 2015 оны өвлөөс эхэлж аялсан. Тэгээд одоо нэг 2 жил гарангийн хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр тухайн үед яг надад аялахад инспирэшн буюу урам зориг өгсөн нэг хүн байсан. Тэр маань хамт Индонезийн Балид хамт сурдаг байсан Эквадор манай эмэгтэй найз хамгийн анх нөгөө намайг зүүн Азаар аялах уу гэдэг санал тавиад тэгээд эхэндээ би хамт аялаагүй. Тэгээд дараагийн удаа хамт аялаж эхлээд хамтдаа Индонезийн хэд хэдэн маршлуудаар өөрөвчөө өөрч аялаад тэрний дараагаар би яг ганцаараа зүүн Азийн орнуудаар аялж эхэлсэн байгаа. Зөв. Ер нь бол яг яагаад ингэж зүүн Азийн орн гэдэг хүмүүс илүү их ингэж татаад байна тийм. За яг магадгүй Европоор явж байгаа хүмүүс Латин Америкээр явж байгаа. Гэтэ ер нь бол ихэнх жуулчид тэр заавал зүүн Азаар аялдаг шүү дээ. Яг тэр зүүн Азийн онцлог нь юу вэ? Миний хувьд яг Индонезийн Балид аялал жуулчлалын чиглэлээр суралцсан. Тэгээд тэрнтэй маш холбоотой юм би нэг Бали дахтай бодсон хүмүүс яагаад заавал энэ ирээд байгаа юм тийм. Яагаад Монголд маань очих вэ? Яагаад ингэж бодсон чинь юу гэсэн зүүн Азийн улс орнууд ерөөсөө яг нөгөө нэг онгон багшин байдлаа хадгалаад үлдсэн. Хитрхийн өндөр хөгжөөгүй яг нөгөө нэг гой байглаараа далайн тэнгисийн цэнгэг хിവэрээ тийм газрууд байгаа. Тийм учраас нөгөө нэг өндөр хөгжилтэй барууны орны хүмүүс маань амралтаа тэр гой нөгөө нэг байгаль өргөх гэж очдог. Тэрнээс биш яг нөгөө нэг өндөр хотууд руу очиод байх нь сонирн биш. Зүгээр л яг нөгөө нэг огт идэгдээгүй тэр гой байгаль амрах дуртай учраас зүүн Азийг сонгодог болов уу гэж миний хувьд дүгнсэн байна. Одоо ч зүүн Азийг хийж байгаа болоо. Тэг яг ямар хэлж байна. Таиланд гэдэг юм. Тэгээд зүүн Азийн нийт 12 улсаар аялсан. Тэгээд одоо тийм зүүн Азийн улсаас 2 улс үлдсэн байгаа. Нэг нь болохоор Мянмар, нөгөөх нь нөгөө Борнео гэх Бруней гэдэг 2 улс үлдсэн байгаа. Гэхдээ Мянмарт одоо би маргааш аялах гэж байгаа. Тэгээд одоо ингээд ганцхан улс үлдэн гэсэн үг. Тийм. Зөв. За ер нь хүн болгоо ингээд бас аялахыг хүсэж байгаа. Тэгээд ялангуяа аялж үзээгүй хүмүүс мөн бүр тэр зөндөө байгаа тийм. Бас аялахын сангас олон залуучууд байна. Зүгээр тэр залуучууд ингээд зөвлөхөд ингээд юунаас эхэлж яаж аялдаг бэлтгэх хэрэгтэй. Тэг хизэнээс ер нь зүгээр ингээд захиалгаар тийм хаана юу үзгээж гэдэг юм тийм. Чи бол яаж аялдаг бэлтдэг вэ? Миний хувьд яг нөгөө нэг анх аялал гарах гэж хүмүүс би заримдаа зөвлөгөө өгдөг. Тэр яг ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр хамгийн эхлээд та зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Яг хаашаа явмаар байгаа тодорхойлох гэсэн. Хаашаа хизээ явах тодорхой болгоод дор хаяж 6 сарын өмнө хэрэг боломжтой бол 1 жилийн өмнө зорилгоо тодорхой болгоод тэгээд тэрнийхээ дагуу төсвөө тодорхой болгоод тэгээд мөнгөө сет хийж мөнгө хадгалж гэх юм гэсэн сар бүр. Тэрнийхээ дараа 3 сарын өмнө ч юм уу тийм мөнгөө хадгалаад хэлцэн зорилгоо тодорхой байхад 3 сарын өмнө онгоцны визээ захиалах, бусад захиалгуудаа хийгээд тэгээд аялалдаа гарахад бол маш хямд зардлаар юм гэсэн. Тэгээд яагаад вэ гэхээр тухайн үед нь визэн хямдхан байгаа. Тэгээд хангалттай хугацаанд төлөвлөгөөгөө хийдэг учраас тийм байна. Одоо чинь зарим хүмүүс тэгдэж шүү дээ ингээд. Яг ингээл магадгүй Индонез ч юм уу Филиппин ингээд очил. Яг чинь юу үзэх вэ? Аюу сан төлөх хэрэгтэй юм шиг. Хот үзэх гэдэг юм уу, байгаль үзэх гэдэг юм уу? Эсвэл адил явдалтай аялах гэдэг юм уу? Тэрийг бас чиний бол чинь ингээд сонголтоо яаж хийдэг вэ? Би төлхөө хот үздэг ч гэдэг юм эсвэл төлхөө байгаль үздэг. Эсвэл би зарим нэг чиний Facebook зургийн stalking хийгээл эсвэл халин үзэлтэй.
Тэгэхээр чи яг алийн төлөвлөлт. За миний хувьд болохоор би өөрөө айгу байгальд дуртай хайртай. Тэгээд яг нэг аялын маршрутаа гаргахдаа би юу гэдэг би хайкинг хийх дуртай. Өглөө уулан дээрээс нар мандахыг харах дуртай. Орой далайн ирэг дээрээс нар жарахыг харах дуртай. Тэгээд усан дотор одоо сэлгээ дайвинг, снорклинг хийх дуртай гэхмэчлэн нэг тийм атлет би хувийн зүгээс одоо миний хувьд дуртай. Тийм болохоор яг нэг аялгаа төлөвлөж байхдаа юу гэдэг яг хаана одоо тэр бүх зүйлийг хийх боломжтой байна тийм ээ. Тэгээд тэр нь өөр газруудаас яг юугаар ялгаатай гэдгийг одоо би судалж үзээ. Тэгээд дээрэс нь нэг удаа аялахдаа болохоор би зөвхөн ганц улс руу ганцхан арга руу очиж ирдэггүй. Заавал дор хаяж нэг 3 улсын 3 өөр хот руу ер нь төлөвлөгөө гаргаж өгдөг гэсэн. Гэхдээ яг миний хувьд нэг өндөр хөгжсөн хотуудад байгаа дагтургүй тэрний оронд зүгээр өвөө гоё арга дээр амрах дуртай. Тийм болохоор сүүл манай нэг найз хэлсэн чи юм яг далайн ирэг дээр л очих хэрэгтэй юм байна. Дандаа гоё далайн ирэг дээр явах юм гэдэг чинь тэгээд тийм байгаа. Одоо яг олон орноор ингээ аялдаг гэдэг чинь нэг явахдаа нэг орноор аялах. Тэгэхээр яагаад ингээд нэг талаар олон орноор аялж байгаа тэр шалтгаан нь. За шалтгаан гэх юм бол нэгдүгээр нь зорилготой холбоотой 25 нас хүрэхээс өмнө зөндөө олон улсаар одоо 25 улсаар дуусгахыг хичээнэ. Тийм болохоор нэг дор аялахыг хичээдэг. Дээрээс нь дэлхийд 200 гаруй улс байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар хэд наслах вүлээ. Тэр улсууд руу хизээдээ одоо очиж амжих вүлээ тийм ээ. Үнэхээр яг цаг зав нь байгаад мөнгө нь байгаад байвал нэг дор бүгдийг явж болох хэдий ч яг нөгөө нэг бүтэн цагийн ажил хийдэг ч юм ингээд бусад нөгөө асуудлуудтай үед 14 хоногийн хугацааны амралттай тохиолдолд дор хаяж 3 улс ч юм 4 улсыг үзэх заавал одоо зайлшгүй хэрэгтэй гэж миний зүгээс үл ингээд. Тэр ингээд яг энэ санхүүгийн асуудал. Гэтэ зөвхөн нууц иш бол жишээ нэг чиний удаа ингээд аялдаг. За магадгүй 14 хоногийн аялж байгаа. Тэгээ нэг өргөжтэй аялагч хүний ингээд зардал юм хэр өгдөг. Миний хувьд болохоор яага нийт одоо хамгийн багтаа нэг хаашаа явах гэж байгаасаа шалтгаална. Жишээлбэл нөгөө зүүн Азийн яг нөгөө нэг хойд хэсэг буюу Таиланд, Вьетнам, Камбож, Лаос гэдэг нэг дөрвөл байгаа тийм. Эсвэл бүр урагшаа явах гэж байна уу, хаашаа Филиппин явах гэж байна уу гэдгээс хамаарат зардал маань их бага. Яг яагаад вэ гэхээр нөгөө онгоцны тэнцээс нөгөө зардал гардаг. Одоо хамаардаг учраас тэгээд хамгийн доод нь 2 сая төгрөгөөр тэгээд дээдл нь одоо жишээ нь үнэтэй газрууд руу явах гэвэл 3 сая 500 мянга. Гэхдээ зөвхөн ганцхан газар очиод ирэх биш энэ зардал маань. Дор хаяж 4 улс тийм. Дөрөж 4 улстай бас наанч 4 хот гэсэн үг шүү дээ. Тэгээд дор хаяж 4 хот нэмэх зөндөө олон арлууд хотууд тийм. Зөв. Санаачлаа 2 сая хүмүүс гэдэг чинь. Энэ бол хүмүүсээс залуучуудаас юм цуглуулах боломжийн л тийм. Тэгээд ерөн зөв одоо ингээд аялагч нар бол одоо сүүлийн интернет хөгжөө тэгээд нөгөө аппликейшн маань бас их хөгжсөн болохоор яг чи аяллаа үед ингээд байн ашигладаг аппликейшн одоо юу тийм. За хамгийн түрүүнд газрын зураг буюу Maps нэг байгаа. Энэ маань болохоор офлайн газрын зураг. Тэгэхээр та интернетгүй 3G-гүй байсан ч гэсэн энэ газрын зургийг ашиглах бүрэн боломжтой. Дараагийнх нь юу TripAdvisor байгаа. Эндээс болохоор та тухайн очих байгаа газрынхаа нөгөө нэг хамгийн шилдэг очиж заавал очиж үзэх ёстой гэсэн газруудын мэдээллийг авч болно. Тэгээд бусад хүмүүсээс сэтгэлийг үзээд одоо тэр мэдээллүүдийг авах бүрэн боломжтой байгаа. Тэгээд дээрээс нь цаг агаар байг хардаг. Гэхдээ нэг утасны аюу харчдаг. Юу хамгийн гол юм уу? Зөв. Одоо ингээд яг олон хүмүүс ингээд өргөжтэй хийж байгаа. Зарим монголчууд ингэж хийж байгаа. Зарим маш олон удаа ингээд өргөжтэй хийсэн байна тийм. Тэр хүмүүсийн магадгүй зүгээр чинь өмнөж аялж байгаа өргөжтэй аялгчдын нийтлэг мэд гаргадаг алдаа гэсэн юм тийм. За одоо юу гэмээр магадгүй ясцэнчлэг мэдхгүй болж идэм эсвэл ингээд за өөр нэг янз бүрийн нэг асуудал бас жижиг саж гарч л байгаа тийм. Зүгээр чиний үед ингээд анзаарах тэрэн дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй шүү гэж юм. Яг одоо ингээд хэлсэн бол 2 том алдаа байна. Яг энэ 2 алдааг би өөрөө гаргаж ирсэн. Ихнийх нь төлөвлөлттэй асуудал байгаа. Төлөвлөлтөө буруу хийсэн эсвэл ямар ч төлөвлөгөөгүй явснаасаа болоод одоо нэг хонох газар руу орж исэн, төөрж исэн гэдэг яг үзэх ёстой юм аа үзээгүй буцаж ирэх ч юм уу тиймэрхүү асуудал үүсэж исэн. Дараагийнх нь болохоор за энэ л байна.
дараа нь ёс заншилтай холбоотой гэдгсэндээ энэ дээр би бас яг юу гэжсэн. Жишээлбэл Индонез өөрөө муслим шашинтай орн тийм ээ. Тэгэхээр Балийн хиндүү шашинтай. Тэгээд миний хувьд Балид 1 жил амьдарсан. Тэгээд 1 жил амьдарсныхаа 6 сар амьдарсныхаа дараа өөр ард руу очиод гэхдээ тэгж очихдоо муслим шашинтай гэдгийг мэдээгүй. Тэгээд үнсэж явсан хувцснаа нөгөө нэг яг энэ маркетер ч юм уу шорттой яваад тэгээд хүмүүс очингуудаа нөгөө хүмүүсийн нөгөө хитрхи анхаарлыг татаад тэгээд өөрийгөө эрсдэлд оруулах тиймэрхүү байдалд орох төгсөжсэн. Гэхдээ ямар нэгэн болоогүй. Яг нэг эрсдэл гэдэгтээ бас зөв нэг масаа санагдчихлаа та ингээд. Одоо ингээд ганц би чи ингээд ганц би юмхтэй тийм ганцаа өөрчлөж ингээд аялж байгаа. Зарим юмхтэйчүүд ингээд ярьдаг шүү дээ. Ганцаараа аялах аюултай тийм. Монголчууд ч гэдэг ер нь олон хүмүүс тэгж боддог. Тэгэхээр тэр хүмүүсийг хандаж юу гэж хэлэх вэ тийм. Үнэхээр ганцаараа ганц юмхтэй ингээд аялах. Тэг өөрчлөлт хэцүү юм уу? Эсвэл ингээд яг ямар юм бэ? Ганц би эмэгтэйс нөгөө эмэгтэй хүн ганцаараа за би бол тийм гэж байгаа юм. Эмэгтэй хүн маш олон эмэгтэй хүмүүс асуудаг тийм эмэгтэй хүн ганцаараа аялах аюултай юу ямар асуудлууд үүсэх вэ гэж асуудаг. Энэ дээр хараад миний хувьд ямар нэгэн асуудал үүсэж байгаагүй. Гэхдээ жижиг нэг юм одоо нэг юм сонин тийм тохиолдлууд үүсчихсэн. Гэхдээ тэрэн дээр би яг юу гэж зөвлөх вэ гэхээр сүүлийн үед бид нартай адилхан өөрчлөлттэй аялагч дэлхийгээр өчнөө одоо ихээр аялж байгаа тийм. Тэгэхээр тэрийг дагаад зүүнүүд Азид ч тэр Европод ч тэр ерөөсөө ганцаараа аялж байгаа эмэгтэй нэг тийм дүгэлж үзэхгүй тэгээд хин нэгэн одоо танилуд дайрахгүй гэсэн. Ер нь нэг найдас нь бол тийм л байгаа тийм ээ. Над руу яг нэг хүч суул гэдгээрээ цүнхийн авах ч юм уу тиймэрхүү асуудал бараг байхгүй. Гэхдээ хамгийн чухал та нэг л нэг жанжин шугамыг барьж авах хэрэгтэй. Тэр маань юу вэ гэхээр та өөрөө одоо нэг ямар нэг зүйлийг архиж ч юм уу хэтрүүлэн хэрэглэхгүй. Тэгээд орой үеийн цагаар нэг яг ямар дүүргүүдэд шүү дээ. Жишээ жуулчны бус яг нэг тийм газруудаар ганцаараа явахгүй л ямар ч аюул байхгүй. Тийм. Гэхдээ мэдээж аюулгүй байдлаа хангах нь хамгийн чухал байна. Тийм. Одоо түрүү яс хэлсэн зүүн тав монголчууд их явж байгаа. Гэхдээ одоо зарим зүйл нийтлэг зур очиж байгаа. Одоо Индонез ч байлж юм, Таиланд ч эсвэл Паттайя ч гэдэг юм зүгээр одоо Бангкок ч гэдэг юм те. Яг нэг жуулчдын очдог газараар ингээд очиад тэгсэн мөртлөө тэр оронд бас нэг үзхэн зөндөө байгаа шүү дээ. Чиний зүгээр ингээд за мэд хүмүүс нэг очтгүй Монгол за чинь монголчууд нэг очтгүй өөр тийм гоё газар санал болгох газар юу вэ? Тийшээ явуулж зүгээр шүү. Миний хамгийн их санал болгомоор байгаа газар Индонезийн Жава аргалгаа. Тэгээд Жава Бали арлын хажууд нэдэг. Тэрний Балигийн нөгөө талд нь болохоор Ломбок гэдэг хоёр аргалгаа. Тэгээд өөр нэг дурддаггүй зөндөө аргалууд байгаа. Энэ хоёр дээр би очижсэн. Тэгэхэд бол яг нөгөө нэг муслим шашинтай тэгсэн ирний баличуудаас тэр хүмүүсийн амьдралын хэм маягийн шал ондоо. Тэгээд харьцаж байгаа одоо нэг харьцаа нь өөр тэр нэг мэдрэмжүүд нь шал ондоо байсан. Дээрээс нь Индонез улс өөрөө өчнөө хитэн зуун галтуултай маш олон үзэсгэлэнтэй аргалуудтай тэгээд тийм болохоор хүмүүс нэг тэр газрууд руу очиосоо гэж хүсэж байна. Тэгэхээр аялал жуулчлалд хэтэрхий өндөр хөгжөөгүй тэр хэмжээгээр хүмүүсийн зан ааш өдрийг байдаг. Тэгээд дээрээс нь нөгөө байгаль хөндөгдөөгүй. Тийм болохоор яг жинхэнэ тэр нутгийн одоо тийм Индонезийн иргэдтэй уулзаж ярилцаа тэр жинхэнэ Индонез гэдгийг мэдэрхийг хүсэл Жава руу очих хэрэгтэй. Гэхдээ зөвхөн яг өөр зөндөө орнууд байгаа тийм энэ дундаас Индонезийг онцолж хэлж байгаа. За одоо чинь нэг зүүн даас дээр бас одоо түрүүн чинь хувцсны асуудал шашин гэдэг юм те энэ дээр ярьж байгаа. Яг ингээд орон бүр дээр ч юм за одоо Мьянмар орж байгаа юм тест. За Филиппин ч гэдэг юм өөр одоо Вьетнам гэх. Яг тэр оронд чинь ингээд анхааруулж хэлэх хэрэгтэй яаж байгаа шүү. Нутгийн хацаачлал бол энэ хинсээ гэж бодож байна. Чамаа тэнд очивол тэр нутгийн тим мэдээж аяг юус анхаараа гэж байна те. Бичгтэйг хөвлөж тийм нэг тиймэрхүү байдаг шүү дээ. За ерөнхийдөө яг нөгөө зүүн Азийн орнууд нэлээд шашинлаг байдаг. Филиппинээс бусад нь бол яг нөгөө хиндүү шашинтай. Филиппин болохоор католик шашинтай. Бусад орнууд нь хиндүү, муслим, буддист гэж шашнуудтай. Тэгсээр нэ шашнууд нь өөр мөртлөө хэрвээ та сүүхийд рүү орох гэж байгаа бол заавал дээгүүрээ битүү юм өмсөд
юугаа одоо богинохын шаардлагатай орж өвдөнөөс доош хувцас өмсөх хэрэгтэй гэдэг. Тэрийг манай зарим нэг яг нь найз нөхдөд би ажиллаж байсан. Тэгээд хамтдаа ажиллаж байгаа юмсан нь юугаа одоо тэрийг мэдгүй ч юм уу те орчингууд оруулахгүй байх. Тэгээд орохгүй нөгөө газар үзэж чадахгүй тийм харамсалтай байдлууд үүсчихсэн. Зөв. Одоо чинь яг ингээд ажиллаж байгаа магадгүй заагаад орон болгон таалах гэж байгаа. Гэхдээ зүгээр магадгүй зарим нэг зүүн даазаас нэг таалтайг орон байж магадгүй шүү дээ. За яг нь муул гэж байгаа юм биш зүгээр. Жогоо нэг тийм тэр нь жогоо нэг тиймэрхүү байсан да. Тэр нэг сайхан байсан зүйлтэй өгч тийм үү. Яг юу таалагддаг орон бол байхгүй. Ягаад тэр бүгд өөр ингэсэн өрнөс онцлог шинж чанартай. Тэгээ миний хувьд болохоор өмнө нь ингэж боддогсан байхгүй. Индонезид байхдаа за зүүн Азийн орнууд би эднэрлөө ерөөсөй очиод ямар ч хэрэггүй тий. Хоорондоо яг л адилхан баг. Нэг юм бор жижигхэн хүмүүс тий. Тэгээд байгаль нэг юм нөгөө 70 модтой 70 хэрэгтэй адилхан байх гэсэн чинь бүр шал ондоо Вьетнам байна, Тайланд байна, Камбож байна, Филиппин бүр соёл бүх юм ондоо. Тэгээд энэ дундаасаа би болохоор нэг дургу гэсэн газар байхгүй тэгснээр нэг буцаж очихгүй гэж боддог газар байгаа. Гэтэ бүр очихгүй гэдэг дээр биш зүгээр яг нэг үзэх нь бахад хангалттай гэдэг нь болохоор Лаос байсан. Яг яагаад вэ гэхээр гэтээ энэ дээр яг яагаад вэ гэхээр Лаос би нэг зөвхөн Вьетнам гэдэг нийслэлийн 3 хонсон ерөөсөө яг нөгөө нэг жуулчдын хамгийн их очдог газар нь очиагүй. Тэгээ Вьетнам хот нь яг үзээд байх тийм ч их байгаагүй. Тэгээд дээрээс нь өндөр хөгжилтэй биш юу гэх жишээ нь Камбожд очвол те нөгөө усан дээр байдаг тосгонууд гээд нэг тийм онцгой зүйлстэй Лаос болохоор тийм биш байсан. Гэхдээ хүмүүсийн нөгөө нэг зам хандлага гоё байсан л да. Тэрнээс шиг нөгөө нэг байгальд нэг тийм их экстрем тийм атлеттэй зүйл нэг байгаа. Хүмүүс гэдэг дээр санал нь шүү. Хүмүүс нь аюу үнэхээр зарчлуулгаа. Одоо зүгээр яг ингээд бас нэг буудлын асуудал бас яригддаг юм л да. Тэгээд хүмүүс заа ингээд очичлаа одоо байрлах газрын асуудал тэгээд тэгж өөрөөсөө ажиллана бол тасаг буудлыг явахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр яг ямар буудлыг гэж юм тэдний одоо мөн ханшин ерхэд ямар за шин доор мөрнүүд гэж байна тийм. Тэр тэгэхээр за бидний Баалд дахтар болохоор вилла төрөлсөлт үүсэн. Одоо Монголоор хаус. Гэхдээ тэнд 1 сарын $100 төлдөг гэсэн. Сарын $100 тэгж төлдөг байсан. Гэхдээ сүүлд нэг өөр улсууд руу ажиллаж байхдаа ерөнхийдөө дандаа guest house эсвэл hostel байрладаг. Зарим тохиолдолд couchsurfing ашигладаг, хөнгөө байрладаг. Тэгээд дундаж өмнө нь яг нөгөө нэг байршлаасаа хамаарна. Тэгээд хэр зэргийн цэвэрхэн байна тий. Тэрнээсээ хамаарат нэг $10 орчим байдаг. Энэ дунджаар тэрнээс дэш. Зүгээр би бол зөв өөрхөн туршаас буудлын гэж сонгохтой ингээд очиж ингээд үздэг гэсэн аахгүй юм л буудлууд. Тийм үү? Ингээд гудамжаанд одоо чинь хот дээр нь юмс тасан дээр ч юм уу болоод ингээд буудлын хаалыг өрөмөрөл аймаа. Чи бол чинь би шууд ингээд бүх гэж шүү. Би дандаа нөгөө онлайнаар захиалдаг байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг захиалахгүй очих юм бол асуудлууд үүснэ. Ямар асуудал үүсэх вэ гэхээр өрөөнд үрцэн байна. Тэгээд яг үрцсэн газар нөгөө байх газар одоо байхгүй байх гэх мэтчил асуудал үүсдэг. Тэгэхээр би дандаа онлайнаар захиалдаг. Гэхдээ дандаа зургуудын үзэн хүмүүсийн сэтгэлийн үзэн тэгжээд санахтаа гэдэг. Тэгээд хамгийн чухал нь байршил чухал байгаа. Үнэхээр хямд үнэтэй байлаа гэд яг нөгөө нэг жуулчдын их очдог хэсгээс хол байвал нөгөө өрөвчтэй ажиллаж байгаа бид хэдэд айгүй алдагдaltaй байхгүй ягаад тэгэхээр тэндээс өдөр болгон нөгөө нэг жуулчдын хэсэг рүү ирсэн орчин бэ. Тэгэхээр нийтийн төвөртэй илүү хүмүүс зарчим тийм болохоор яг нөгөө нэг бужигнаж байгаа газар нь байрлах хэрэгтэй. Зүгээр би бас нэг Непалын талаар асуумаар санагдаж байна. Непал очижсэн. Би болох нь өөрөө Непал очих юм хүсдэг байхгүй. Хувийн асуулт юм байна. Зүгээр тийшээ очиход бас яг ингэж Непал яг ямар мэдрэмж өгсөн ч юм. Тэр дээрээс нь ингэ юм таалагдсан. Яг ямар хүмүүс ингэ Непалд очиж байгаа. Зүгээр ингэ Непалыг би бодонгот л яагаад ч нэг тийм ноцлогч юм эсвэл ингэ их тийм. За миний хувьд болохоор яг Непал руу явахдаа айгүй хүлээлттэй байсан. Ингээд догтлоод тэгж очоод яг хамгийн анхны сэтгэл маань юусэн л да. Яг би нэг тийм аюултай биш мэдрэмж төржсэн. Яагаад тэгэхээр тэнд маш олон нөгөө нэг үлсгэлэн хүмүүс байдаг. Одоо нөгөө нэг ядуурлаг өндөр зэгтэй тулцсан тэгээд одоо нөгөө нэг саяхан Катманду газар нөлөөлөл болоод ингээд бүх байшин барилга ихэнх байшин барилга нь нурсан. Тэгээд нөгөө ЮНЕСКО соёлын бүртгэгдсэн байсан
нөгөө гой дурсгалын сүмхий бүхэн нурцсан тэгээд хүмүүс нэг л юм хүтэн харцтай ч юм шиг нэг юм хэцүүхэн санагдчихсан яг үнийг л ихний өдрөө гэхдээ яваандаа 2-3 хоноод ирсэн чинь Непал хүмүүс шиг гой хүмүүс аахгүй ихэнх нь англи хэлээр ярьдаг. Тэгээд баш цэвэрхэн дуудлагатай тэгээд бүгдээрээ нэмсгэлдэг те яг миний анхны орцсон сэтгэл нэг яг онц хүмүүсийг харцсан гэсэн юм лөө те. Тэгээд яваандаа нэг хүмүүстэй харьцаад эхэлсэн ч айгүй гоё байсан. Эргэж ирээд эндээ ирээд бодоход тэр хүмүүс үнэхээр нэг тийм spiritual гэдэг дээ шүү дээ. Цаанаа л нэг дууддаг нэг тийм юм тийм байсан. Тэгээд миний өмнөд очиж исэн хүмүүсээс шал ондоо. Тэгээд дээрэс нь Непал мөн болохоор зүүн Азийн өмнөд Азийн бүсэд хамрагддаг байлээ. Тэгээд яг нөгөө зүүн Азийн бүсүүдээс бүр өөр тийм. Зөв. Одоо ингээд бас яг хийх хэдгээр англи хэлхээсээ би үзсэн. Ер нь зөвхөн зарим дөнгөж аялж ирэх гэж байгаа за би ямар ч юм хэл мэдэхгүй юм чинь би аялж чадахгүй гэдэг нэг бодол байгаа зарим хүмүүс. Гэхдээ бүгд юм биш үү? Тэр хүмүүс ч юу гэж байна. Би анх аялахдаа англи хэл мэддэггүй л байсан шүү дээ. Тэгээд яг явандаа сурсан. Үнэхээр хүн өөрөө хичээхэн бол сурдаг. Тэгээд дээрэс нь энэ дээр би хэлний асуудал дээр хэлэхэд Индонезид байхдаа Бали ахлаас Java гэдэг арга руу аялахад надад Индонез хэл хэрэг болсон. Яагаад тэгэхээр тэр арга дээр аялж болж тийм цан хөгжөөгүй болохоор англиар ярьдаг хүн огт байхгүйсэн. Тэгээд азар би нөгөө Балид байхдаа анх шиг Индонез хэл сурсан байсан учраас тэрийг очиж ашигласан байна. Тэгээд зөвхөн англи хэл хэлэхгүй одоо жишээлбэл Орос руу явах гэж байгаа хүмүүс байгаа тийм өөр Тайланд ч юм уу Вьетнам ч юм уу хаа нэг тийш явахдаа тухайн улсынхаа хэлээс нь багхан ч атгаа сурсан байхад танд үнэхээр хэрэгтэй яг юунд хэрэгтэй вэ гэхээр үн хаялцсан тийм хямдхан үн авах бүрэн боломжтой. Тэгээд яг нөгөө нэг локал хүмүүс буюу нутгийн иргэдтэй илүү нөгөө дотны сайн харилцаа үүсгэх хэрэг болдог гэх юм да. Тэгээд аялалтаа гарахаас өмнө очлоо аялалтаа гарахаас өмнө ерөнхийдөө нэг хэдэн үг дор хаяж баярлалаа сайн байна уу баяртай. Эсвэл ярианы зүйл гэсэн л байна шүү дээ. Харилцаа юм заа бүгд хийж юм ослоо бодлого яаж явах вэ гэх юм тийм. Зөв. Тэгээ за сүүлийн нэг асуулт байна л да зүгээр. За гэж ингэж аялаа зүгээр яг залуучууд одоо галуу төлөв залуучууд гэж хэлсэн юм байна л да. Өдрөөс залуу хүмүүс тэгээ залуус яа аялах хэрэгтэй юм бэ? Яг яа чи тэрэн дээр юу юм бэ? Учир нь энэ дээр би хэлсэн хүмүүс бас надад сая юу асуудаг байхгүй. Чи ийм залуу байна те. Ийм залуу очиж яагаад ингэж хамаг цаг заваа үрээд яваад байгаа юм хамаг цаг зав өнгөө ингэ яваад байгаа юм. Ягаад чи бусад шиг ингэ хин нэгтэй гэрлээ амьдралаа докторжуулаад тэгснийхээ дараа тухайн нөгөө аялахгүй гэж хэлдэг. Би гэхдээ тэрний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад вэ гэхээр 50 настай би за 60 настай би Индонезийн Балид очлоо те. Тэгэхэд тэнд нар чаргахыг хараад би тэгж их баярлах уу? Дайвинг хийж чадах уу? Миний эрүүл мэнд хүрэх үү те? Шүхрээ нисээ тэр кафег мэдрэх үү? Яг одоо яваад тэр кафег мэдрэх 60 настай би тэнд очиод тэр нөгөө мэдрэмжүүдийг авах шал ондоо байна гэсэн. Тийм болохоор би аль болох залуу байхдаа явахыг нөгөө найз нөхдөд уриалдаг байгаа. Хоёрдугаарт нь нөгөө аль болох залуу байхдаа аялах юм бол зөндөө олон газруудаар очих юм бол юмыг өөр үнцгөөс харж сурна гэсэн. Өөр одоо юмд дүн шинжилгээ хийж байгаа байдлын ч гэсэн юмд хандж байгаа хандлага маань өөрчлөгдөн. Маш олон орны соёлыг үзнэ. Тэгээд зөндөө олон хүмүүстэй уулзсан, танилцсан, ярилцсан. Тэгээд их сургуульд 10 жил заадаггүй тэр чадваруудыг тавилж авч явахдаа сурна. Ялангуяа өөрөвчтэй аялж явахдаа. Яагаад вэ гэхээр та аль нэг газрын нөгөө нэг багц аялалд хамрагдаж аваад та тэр чадваруудыг суралцаж чадахгүй. Яагаад тэгэхээр та цаанаасаа зохиогдсон хөтөлбөртэй зүйлстэй автуусан цугаадны газар үзээ буцаад ингээд цаанаасаа хөтөчтэй явж байхад яг өөрөө өөрөөд аялахад бүх асуудал таны нөгөө нэг та шийдвэрлэх хэрэг гарна тий. Зөндөө олон бэрхшээлүүд тулгарна, жишээлбэл төөрн, онгоцноосоо хоцрон, юмаа алдна гэх мэтчлэн асуудал үүсгэхэд та тэр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна гэдэг маань ч байна. Тэгэхээр тэр маань эргээд эндээ буцаж ирээд тийм чадварыг аль хэдийн сурцсан юм гэсэн. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлэх бүр боломжтой. За ер нь бол би асуу гэсэн нэлээд асуултууд асууж чадлаа гэж бодож байна. Маш сайхан хэлхэнгүй байсан баярлалаа. Группийн гишүүдс маань ч гэсэн
нэлээд их сонирхолтой ирс болсон байна. За дээрэс нь зүгээр яг нэмээд нэг жижиг юм асуухад энэ манай проектыг хизээ хийсэй гэж байна. Уг нь өнгөрсөн жил гарсан. Өнгөрсөн жил гарсан. Тэгээд аяллахаа ерөнхийдөө өнүүдийг хуваалцдаг. Гэтэ бас нэг тийм ч хуваалцаад байдгүй маа. Заримдаа л яг нэг цаг зав гараад цаг завтай үедээ бичиж тэмдэглэдэг. За баярлалаа. За манай энэ удаагийн 7 дахь дугаар дэлхийн ярил гэж тийм 7 дахь дугаар ингэ өндөрлж байна. За тэгээд дараагийн 7 хоногийн бүр гарагт 8 дахь дугаараар маань одоо монголчуудын хамгийн их ингэ урагшаа ингэ зурчдаг нэг цэг болоод байгаа. Жанжижийн одоо аватарын киноны зураг авалт хийсэн тэр газар руу аялаад ирсэн чин хүсэл хэмээх залуу байна. Тэгээд дараагийн дэлхийн ярилчдын нэрээ Facebook Live хүртэл баяртай. World Wanderer гэдэг нэрээр ороод эпизод оруулсан юм байна.